Орой минь сайхан амчны өрхөмзөгчтэй Монголын мэдээ сувгийн бэлтгэгүүрэгдэх цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авч үзвэл зурагт, толгойд 100 айлын орчимд агаар хамгийн их бохирдолтой байна. Засгийн газрын хуралдаанаар орлоготой оюутан хөтөлбөрийг баталлаа. Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоог хэрхэн хангах талаар холбогдох төлөөллүүд ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 900 мянга гаруй их баригч ажиллаж байна. Өнөө өглөө Индонезийн хамгийн баруун нутагт орших Ачех мужид 6.5 магнитудын өвчтэй газар хөдлөлт боллоо. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама ойролт орнууд дахь терроризмтэй хийж байгаа тэмцэл Америк нэгдсэн улсад аюул занал учруулахгүй хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн байна. Америк Оросын тал Сирийн асуудлаар дөрвтэй яриа хэлцээ хийж чадахгүй байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин сүүлийн 4 жилд анхных тооцогдох Пуужингаас эсэргүүцсэн хамгаалах системээ Пуужин харуулж туршсан байна. Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол ямар түвшинд байгаа, цаашдаа ямар тодорхой зохицуултуудыг хийх шаардлагатай тухай Монголын мэдээ сувг мэдээллийн хөтөлбөрийнхөө цуврал сурвалжлагуудаар хөндөж байна. Улаанбаатарт агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон дундаж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөргөнөлөө хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлж байгааг судлаачид хэлж байна. Агаарын бохирдол нь хүүхэд эхийн хөвлөд ураг байх үед л амьсгалын замын эрхтнүүд нь гэмтэх уушигны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас нотолжээ. Тэр дундаа ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, хадгалгаагаар өвдөхөөс эхлээд эрүүл мэндэд нь ноцтой хор уршиг үзүүлж байна. За ялангуяа хотын хүүхдүүд бохир агаараар илүү амьсгалж байгаа тул амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байна. Ханиад хүндэрч хатгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол. Бага насны хүүхдийн уушиг сайн хөгжөөгүй байдаг тул утаанд амархан хордон өвчилж байна гэсэн үг ээ. За хамгийн нэгдүгээрт бид нар энэ хэрэгжилж байгаа түлшээл одоо солих хэрэгтэй байгаа. Одоо цэвэр нүүрсний хэрэглээг бууруулах гэсэн хамгийн том одоо зөвлөмж байгаа. За цэвэр нүүрсний хэрэглээгээ одоо газ, цахилгаан, одоо бусад төрлийн одоо хорт хий ялгаруулалт багтаа түвшээрл одоо сэргээгдэх эрчим хүчтэй. Ийм бүх зүйлүүдээр бол солих ёстой нэн даруй. Агаарын бохирдлыг бууруулж хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд салбар дундын хамтын ажиллагаа төдийгүй иргэдийн дэмжлэг ихээхэн чухал байгааг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс онцоллоо. Гар утас ч юм уу компьютерийн хэрэглээ шиг үзэхгүйгээр бүр энэс хамаагүй амин чухал асуудал гэдгийг одоо иргэд ойлгоод нарийн ширхлэх тоосон сэрэг шүүдэг шүүлтүр авч хэрэглэх хэрэгтэй байна. За маскыг бол одоо яг шүүлтүрийн сольдог байнга сольж хэрэглэх шаардлагатай ийм маскыг бас эргэж болж байна. Агаарын бохирдол хамгийн өндөр байгаа өглөөний цагууд тийм ээ. Өглөө 6-аас 9 цаг, орой 5-аас 9 цагийн хооронд салхивчаа онгойлохгүй, шаардлагагүй бол одоо гадуур гарахгүй байх жишээтэй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг багтай цэвэр түлшийг нэвтрүүлэхээр салбар ямар бодлого барьж байна вэ? За нөгөө талаас гэр хорооллын иргэдтэй боловсруулсан нүүрс хэрэглэж сургах амьдралын хэв маягаа өөрчлөх. За нөгөө талаас шөнийн эрчим хүчний тарифыг засгийн газраас сая 50% хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг үндэслэж манай иргэд шөнийн одоо гэрийнхээ халаалтыг тогоо ашиглаад одоо орж ирсэн байгаа шинэ технологиудыг бас ашиглаж халаалтаа авдаг болоосоо гэж одоо нийт ард иргэдтэй бол уриалмаар байгаа. Агаарын бохирдлоос хүүхдийг хамгаалахын тулд дархлаажуулалтын хамралтыг сайжруулах, гэр хорооллын бүсэд түүхийн нүүрс хэрэглэхийг зогсоох, цахилгаан их усүр ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих хэрэгтэйг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас зөвлөж байна. Сонгон найрхан дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан энгийн дадлаар эрүүл амьсгалцгай юурайг дэвшүүлсэн цэвэр амьсгал төслийг хэрэгжүүлж байна. Төслөөр дамжуулан иргэдэд агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар энгийн зөвлөгөө мэдээллийг өгөх юм байна. Сонгон найрхан дүүрэг 360 мянга гаруй иргэнтэй. Иргэдийн дийлэнх нь гэр хороололд хамгийн их утаажилт ихтэй бүсэд амьдарч байна. Дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан аж ахуй нэгж газруудтай хамтран цэвэр амьсгал төслийг хэрэгжүүлж байна. Дүүрэгт бол мэдээж тийм том их хэмжээний төсөв мөнгө байхгүй. Гэхдээ энэ төсвийнхаа хүрээнд бид иргэдтэй зөв мэдээлэл өгч тэр аргаараа иргэдээ эргээд эрүүл мэндийг хамгаалах тэр боломжийг хангах гэж байгаа. Сая судалгаа явуулсан 11 сард агаарын бохирдлоос эрүүл мэндийг хамгаалах талаар та мэдлэг байна уу гэхэд 50% тийм мэдлэг багт байхгүй
гэдэг хариулт өгсөн. Энэ 50% бид мэдлэгтэй болгох хэрэгтэй. Тэгээ цаана дахиад 30% нь мэдсэн ч гэсэн арга хэмжээ авах ямар шаардлагагүй гэж үзэж байгаа хүмүүс байгаа байхгүй. Утаанаас болж жирэмсэн их болон хүүхдүүд эрүүл мэндээр хамгийн их хохирч байна. Тиймээс сонгоо архын дүүргийн өрхийн эмнэлгүүд болон ерөнхий боловсролын сургууль дараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Бид нар одоо жишээ нь жирэмсэн ээжүүдтэй коктейл уулгах тий одоо өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулаад коктейл уулгах. За бага насны хүүхдийг бол том өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтанд оруулах, сая вакцин хийлэл өрхийн эмнэлгүүдээс цэцэрлэг сургуулиудаар вакцин хийсэн байгаа. Баян шүү. Тэр тусмаа 67 дугаар сургуулийн орчин баян шин хуучин эцэст утаа маш их байдаг. Тэгэхээр энэ утаа ихтэй нэгдэд хүүхдийн эрүүл мэндэд, багш нарын эрүүл мэндэд маш их хоргонолтой байна. Тэгээд энэ чиглэлээр мэдээж бид бол бүхнийг шийдэж чадахгүй. Гэхдээ өөрсдийн хэмжээнд ямар арга замууд байна уу, ямар аргаар шийдэх үү гэсэн хилцүүлгүүдийг багш нарын дунд, хүүхдүүдийн дунд, эцэг эхчүүдийн дунд хийж байна. Тэгэхээр нэг цайны газараа ядаж нөгөөдөрт нэг аарц уулгах юмсан хүүхдүүдэд, дээрээс нь хүүхдүүд болж өгвөл нэг цагаан хэдэ нэг ааруул хүлгээд явж явах юмсан, дээрээс нь эрүүл маск хэрэгжилж явах юмсан. Сонгоо архын дүүргээс санаачлан хэрэгжүүлж байгаа цэврэн амьсгал төслийг Өөлөн Менч компани дэмжин ажиллаж байна. Тэдний зүгээс өөр нь хийсэн амны хаалт буюу маскыг бага ангийн сурагчдад тараах юм а. Нөгөө нэгээс 2 дугаар ангийн хүүхдүүдийн биеийн өндөр 1 м байдаг учраас тэнд бол хар туулга ялгаа маш их хэмжээгээр ялгардаг. Хар туулгыг хүүхдүүд амьсгалдаг. Тэр хар туулгын цусны өвч ялгаруулдаг. Тийм үүдэлтэй гэдэг үүднээс бид нэгэд 12 мянган ширхэг маскыг сонгон гаргаж Сүхбаатар дүүргийнхаа 1 дугаар ангийн хүүхдүүд нэгэд өнгөө тарааж байгаа. Маскны үед бол ийм цэвэр дааван маск байгаа. 3 давхар материалаар давхарлаж хийсэн. Утаанаас хамгаалах энгийн нэг арга нь маск зүүх, эрүүл агаарт гарч байх. За тижээлэг хоол хүнс хэрэглэх гээд олон арга байгаа. Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд иргэд рүү хандсан ажлуудыг сонгоо архын дүүргээс төсөл болгон санаачлан хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбарын утааг хамгийн ихээр гаргаж байгаа гэр хорооллын айл өрхүүдийг халаалтаа цахилгааны аргаар шийдлийг зөвлөж байна. Үүний тулд шөнийн цахилгааны үнийг 50% хөнгөлөх шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр бүрэн хэрэгжиж чаддаг хэсэг талаар манай сурвалжлах хэсэг мэдээлнэ. Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгахын тулд эрчим хүчний салбарын хэмжээгээр 2011 оноос эхлэн хэрэглэгчдэд цахилгааны үнийн урамшууллыг үзүүлжээ. Энэ хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд 1 кВт цахилгаан эрчим хүчний үнийг 77 төгрөгөөс 38 төгрөг болгож бууруулсан байна. За гэр хорооллын цахилгаан халаагуур хэрэглэдэггүй айлын хувьд бол дундаж хэрэглээ бол 260 орчим киловатт цаг байдаг. За тийм ийм хэрэглээтэй айлд бол 2500 төгрөгийн хөнгөлөлт тооцогдсон байна. За цахилгаан халаагууртай энэ 53,243 киловатт цаг хэрэглэсэн айлын хувьд бол 76 мянган төгрөгийн урамшуулалт тооцогдсон байна. Энэ бол халаагууртай хэрэглэгчийн жишээ. Энэ нэлээд өндөр хэрэглээтэй буюу цахилгаан халаагууртай 8600 киловатт цаг хэрэглэсэн айл байна. Энэ айлын хувьд бол 126 мянган төгрөгийн хөнгөлөлт тооцогдсон байна. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийг эдлэхийн тулд айлд өрхүүд зайлшгүй өдөр шөнийн хэрэглээг заагалсан 2 тарифт тоолууртай байх шаардлага бий болж байгаа юм. Одоогийн байдлаар гэр хорооллын иргэдийн 118 мянган 2 тарифт тоолууртай болж чаджээ. Өмнөх одоо хэрэглэгчдийн ярьж байгаснаар хар тоолуур гэж ярьдаг шүү дээ. Хар тоолуурын хувьд бол тэр өдөр шөнийн тарифын ялгаагаар тоолох боломжгүй учраас хөнгөлөлтөө авах техникийн боломж нь байхгүй болчихж байгаа юм. Тэр техникийн боломжийг электрон тоолуурууд хангаж өгч байгаа. Айл өрхүүдийн хувьд 2 тарифт тоолуураас гадна халаагууртай байх шаардлагатай болдог. Тухайн шаардлагыг нийслэлийн хэмжээгээр гэр хорооллын нийт 13 мянгад айл өрх хангаж байгаа юм. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна гэдгийг салбарынхан хэллээ. Агаарын бохирдлын холбоотой багц мэдээ сурвалжлага үргэлжилж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгө болон хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн гарсангүй гэж эрүүл мэндийн салбарынхан шүүмжилж байна. Тиймээс Монголын мэдээ сувгийн сурвалжлах хэсэг утааг бууруулах ямар хувилбар байж болох, мөн нийслэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд өвлийн турш 6 сая тонн нүүрс хэрэгэлдэг, үүний 600 мянган тонныг нь гэр хороолол ашиглаж байна. Гэвч нийт нүүрсний 10% хэрэгэлдэг гэр хорооллын 198 мянган өрх агаарын бохирдлын 80% үүсгдэг байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг ч нүдэнд харагдах үр дүнд хүрээгүй гэж нийслэлийн удирдлагууд дүгнэж байна. Энэ бол бага тоо биш л дээ. Нийтдээ нэг 176.5 мянган
одоо зуух тараасан байдаг. Ийм одоо дүн тайлан байдаг. Тэгээ өнөөдрийн байдлаар яг одоо 176 мянган өрхөд энэ очсон бол нийт одоо өрхийн бараг 90% хангасан одоо ийм үзүүлэлт байхаар байна л да өнөөдрийн байдлаар. Харамсалтай нь ийм дүн амьдрал дээр бол алга. Нийслэл төвөр судалгаа хийж үзэхэд төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр утаагүй зуух худалдаа авсан өрхийн дөнгөж 20% нь ашиглаж байжээ. Мөн шахмал түлш үйлдвэрлэдэг компаниудын үйл ажиллагаа зогссон учраас утаагүй зуухтай айлууд ч зориултын дагуу хэрэглэж чаддаггүй байна. Утааг шийдвэрлэхийн тулд утаагүй технологи хамгийн зөв шийдэл гэдгийг дэлхийн олон орны жишээ харуулдаг юм а. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд утаа үйлдвэрлэдэг гэж хэлж болох 214 мянган объект байдаг. Тэдний 88 мянган нь бол Монгол гэр байдаг юм а. Би тэдний нэг 5 ханта Монгол гэрт яг одоо зогсож байна. Гэхдээ энэ гэр нэг зүйлээр онцлог. Өөрөөр хэлэх юм бол энд 16 цагийн турш гал төлөөгүй боловч яг одоо 28 градусын дулаантай байгаа юм. Хоногийн 24 цагийн аль нэг 8 цагт ажиллаулаад үлдсэн 16 цагт нь энэ төхөөрөмж одоо дулааных нь асуудлыг бүрэн шийддэг. Тухайлбал одоо нүүрс төлдөг энэ 5 хантай гэрт нэг сарын нүүрс төлөө мод за тэгээ үн сог гэж явах юм бол 120 мянган төгрөг гардаг. Гэтэл энэ 100-ын ашигласнаа 45-аас нэг 55 мянган төгрөгийн хооронд л гарч байгаа. 35 жилийн ашиглалтай одоо бараг үе дамжиж ашиглаж болох ийм бүтээгдэхүүн. Герман улс яг энэ бүтээлийг ашиглан 1962-оос 72 онд утааныхаа асуудлыг бүрэн шийдэж чадсан байдаг. Нүүрс төлдөг утаагүй зуухыг бодоход бага зэрэг өртөг өндөртөөч агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадах өндөр технологийн бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллах нь зөв гарц гэж нийслэлийн удирдлагууд ч тооцож байна. Өнөөдөр бол өндөр технологи, за инновац, за байгаль орчин дээлтэй хүний эрүүл мэндэд хоргүй маш олон технологийн дагуу олон хотууд бол утаанаасаа салдсан байна. Өрсний бохирдлоосоо салсан байна. Агаарын бохирдлоосоо салсан байна. За улмаар одоо энэ цэвэр усныхаа одоо хангамжинд нөлөөлөхөө болсон. Ийм олон хотууд бид нар бол энэ дуурайх, ялангуяа одоо энэ нутагшуулах энэ зайлшгүй шаардлагатай болж байгаа. Иргэдэг илүү энэ агаарын бохирдол дээр нэг таны энэ одоо гаргасан үйлдэл чинь нийт иргэдийн одоо эрүүл мэндэд танд өөрт чинь эргээд хортой юм шүү гэдгийг л одоо ойлгуулах тэрэн дээр одоо хамтарч ажиллах л юм чин зорилго л байна. Агаарын бохирдол ганц 2 жилийн дотор бүрэн шийдэгдэхгүй, тиймээс нийслэлийн удирдлагууд сургууль цэцэрлэг, эмнэлгийн дотоод агарыг цэвэршүүлж болдог тоног төхөөрөмжийг суйрлуулах боломжийг судлаж байна. Мөн барилгын стандартад агаар цэвэршүүлэгчтэй байх шаардлагыг ч тусгаар төлөвлөсөн байна. Утааны хэмжээ өсч хүний эрүүл мэндэд нөлөөлөх усныг харуулсан судалгааг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байнга гаргадаг. Тухайлбал өнгөрсөн он дэлхийн 50 хотод судалгаа хийхэд Улаанбаатар хот агаарын бохирдлоор сүүлийн 10-т орсон байна. Мөн 138 удаагийн хэмжээлтэйхэд 133-д нь буюу 96% нь агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс давсан үзүүлэлт гарсан тухай тус хорооноос мэдээллээ. Утаанд агаарыг бохирдуулдаг хүний эрүүл мэндэд охирол учруулж болзошгүй 10 гаруй төрлийн бодис байдаг. Үүнээс манай бас микроны жижиг хэмжээтэй тоосон цор, хөрлөг хий, азотын давхар эсэл, угаарын хий гэсэн 4 бодисын хэмжээг тогтоож байна. Эдгээр бодис агаарыг бохирдуулснаар зүрх судасны өвчлөл бий болох уушгины эдийг зочроох зэрэг олон өвчний шалтгаан болдог байна. Эх оны нийт эх хонд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нийтдээ нэг яг үндсэн чиглэлүүдэд хуваарлагдсан байгаа. Хамгийн ихэнд цахилгааны үнийг хөнгөлөх, боломжтой бол тэглэх, хоёрдугаарт нь сайжруулсан зоохыг алдарлагдэд хөнгөлөлтөө үнээр олгох. Энэ бол гэхдээ эцэслэгдэг байгаа саналууд маань өнөөдөр буюу 12 сарын 7-ны өдөр нэгтгэгдэж цэцлэгдснээр тогтоолоор баталгаажиж гарах юм байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утаагүй түлш шаталт сайтай зуухыг гэр хороолт хөнгөлөлтөө үнээр тараах ажлыг хэвээр үргэлжлүүлнэ. Мөн захилгааны үнийг хямдруулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорж байна. Эх хонд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг бууруулахад 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулахар болжээ. Уул уурхай яам сая хорооны хурал дээр танилцуулсан төслөл газар иргэдэг хангах, элчин хүчний яамнаас танилцуулсан төслөл хогийг боловсруулж элчин хүч үйлдвэрлэх гэх мэт нэлээд инновац дэвшилтэй технологи бүхий саналууд яригдж байгаа. Энэ бол урт хугацаанд яригдчих төслүүд байж байгаа. Сайжруулалт нийт түүхийн нөөц төлж байгаа айл өрхийг 100% сайжруулсан түлшээр хангахад утааны бохирдол, агаарын бохирдол 86% буурна гэсэн судалгаа ирүүлээд байгаа.
Утаа нийслэл төдийгүй зарим аймагт ч ихсэх болсон 2013-аас 2015 онд Баян онгор Өмнөгов аймагт утааны хэмжээ эрс нэмэгдсэн байна. Харин хотод Зуайл, Толгойд, Зурагт, Амгалан гэсэн 4 цэгт хөхөрлөгийн хамгийн их байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Хөхөрлөгийн уушгины өрөвслийг бий болгох хүүхэд хөгшдөд хамгийн халтайг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Засгийн газрын ээлжид хуралдаа өнөөдөр боллоо. Тус хуралдаанаас хөгжлийн банкны талаар авах арга хэмжээ, орлоготой үеийн үндэсний хөтөлбөр, эрчим хүч зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн баталлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүч зам тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийн гүйцэтгэгчийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулах юм а. Дулааны 3 дугаар цахилгаан станцын өргөдөгчлийн төсөл байгаа 250 МВт өргөдөх. За дорнод үсгийн эрчим хүчний системд байгаа дорнодын цахилгаан станцыг 50 МВт өргөдөх төсөл. За мөн Багнуур чойрын цахилгаан дамжуулалт агаарын шугам болон чойрын дэдийн станцын өргөдгөл. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг засгийн газар хэлэлцээд Балганы Бат хоёрыг хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны төлөөлөл удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Засгийн газар хөгжлийн банк хоёрын хооронд үүссэн өгүүлэг алга маш ихэнх тооцоогод бий. За энэ тооцоог бол тухайн үед нь жилийн төсвөр тусгай шийдээд явах болцоотой байсан боловч энийг хийгдэг учраас их хэмжээний үр авлага хуримтлагдсан байгаа. За энэ үр авлагыг 19-31 өдөр багтааж шийдвэрлэх. За дээрээс нь хөгжлийн банкны санхүүж чадахыг үе шатгаар нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний төслийг засгийн газраас өргөн барьж байна. Орлоготой оюутан үндэсний хөтөлбөрийг засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд шаардлагадах санхүүгийн их усрыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Энэ хөтөлбөр батлагдаж гарснаар за энэ одоо оролцогч талууд за үйлдвэрлэлийнхэн бүгд одоо дэмжиж энэ оюутан залуучуудыг тодорхой хэмжээний орлоготой ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалцаа дэмжлэг үзүүлэх учиртай. Мөн засгийн газрын хуралдаанаар олон улсын хөрөнгө оруулалтын банкт 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг сангийн сайдад зөвшөөрлөө. 7 хүртэлх жилийн хугацаатай 389% хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн иргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар засгийн газраас төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг боловсронгуй болгож, эмчилгээ үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Манай улс цаашдаа эрүүл мэндийн салбартаа баримтлах бодлогодоо энэ асуудлыг тусгахыг зорж байна. Өнөөдөр улсын хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хороо салбарынхны дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 70% сэтгэл ханамжгүй байдаг байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт хуваарлалтыг санхүүжилт тааруу байгаатай холбоотой. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.3%-ийг эрүүл мэндийн салбартаа хуваарлдаг бол Япон улс 8.6, Унгар улс 4.9%-тай байдаг юм байна. Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэг төгрөгөөр ч өөрчлөгдөөгүй ийм тохиолдол байсан. Сум өрхийн эрүүл мэндийн төвөдөө чадахжуулаад санхүүжилтийн асуудлыг нэмэгдүүлээд нэг иргэнд ноогдох зардал нэмэгдэх юм бол манай салбарт бол өөрчлөлт их гарнаа. Тухайн жилд одоо 500 мянга орчим хүнд одоо онцлогоо шинжилгээ, лабораторийн онцлогоо шинжилгээ хийх юм хэрэгцээ шаардлага байлаа гэхэд яг биднэрт одоо оногдож байгаа төсөв нь бол 300 350 орчим одоо мянган хүнд одоо хийх юм төсөвтэй өөрөө ажиллаж байгаа. Бүгд Солонгос улсад ходоодны хорт авдраа дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн хэрнээ эрт илрүүлэг нь 80% тай. Эсэргээр шүү дээ Монголоос эсэргээр. Тийм учраас эдгэрэх магадлал 65% их байна. Тийм ээ. Тэгэхээр бид энэ тухай ярих хэрэгтэй. Тэгэхээр эрт илрүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор нэг 10 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Иргэдийн дунд өвчлөл их байгаа нь тэр бүр эмнэлгийг зорин очиж үйлчлүүлдэггүйтэй нь холбоотой. Биеийн гинт муудвал шууд л 3 дугаар шатлалын эмнэлэгт очдог. Тиймээс сум өрхийн эрүүл мэндийн төвийг чадваржуулах хэрэгтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэллээ. Иргэний эрүүл мэнд сайн байх нь ядуурлыг бууруулах нэг хөшүүрэг. Гэтэл Монголд иргэдийн халааснаас гарах зардал Азийн бусад орнтой харьцуулахад өндөр байна. Дээрх зардлыг бууруулахын тулд эрүүл мэндийн яам нийгмийн хамгааллын яамтайгаа хамтарч ажиллах нь чухал гэж харж байна. Эрүүл мэндийн даатгалыг эмнэлгүүдэд нь зарцуулахгүйгээр ямар нэгэн арилжааны банкнд хадгалагдаж хүүтэй хадгалагдаад ингээд яваад байгаа нь л өөрөө энэ тусламж үйлчлэгийг үзүүлэхэд нөгөө чанартай хүртээмжтэй
үйлчлэгээ үзүүлэхдээ бас бага ч гэсэн тэр саад болж байгаа. Тэгэхээр зэрэг энийг бид нар бол өөрчлөх гээд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай нэлээд сайн хамтарч ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль батлагдаж гарсан. Энийхээ дагуу эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий даалгаж чадах юм бол иргэд одоо карманаас мөнгө төлөхөш аль болохоор одоо олон нэр төрлийн үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж авдаг энэ тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэж ойлгож байна. Эрүүл мэндийн санхүүжилтийн 60% нь улсын төсвөөс 30% даатгалаас 10% тухайн эмнэлгээс гардгийн байна. Санхүүжилтийн тогтолцоо нь иргэндээ хүрч чадаж байгаа юу гэдгийг тал талаасаа ярилцах ёстой гэдгийг хилцүүлэхт оролцогчид хэлж байсан юм а. За тиймээс хилцүүлгийг үргэлжлүүлж иргэд олон нийтийн төлөөллийн санал байр суурийг сонсох юм байна. Ард иргэдийн Сүүлийн 5 жилд манай улсад төрөлд 2 дахин нэмэгдэж жилдээ 90,000 орчим их амарчиж байна. Тиймээс их хориг эмэгтэйчүүдийн салбарт анга ухааны дэвшилтэт аргыг нэвтрүүлж, ачааллыг бууруулж, үйлчилгээг чанаржуулах шаардлагатай болоод байгаа юм а. Энэ бүх асуудлыг шийдлэг тодорхойлж, туршлага солилцохоор 21 аймгийн их хоригчид чууллаа. Архангай аймагт нэг их баригч өдөртөө 50 орчим хүнд үйлчлэх тохиолдол гардаг байна. Тэд өвчтнийхөө нүүрлүүж харж амжихгүй шахам ажлын ачаалтаа байдгаа ярьлаа. Үүний ард эмчилгээний чанар буурсаар байгааг ч хэлж байна. Социализмын үеийн төлөвлөгөө штэ. Төлөвлөгөөгөө дандаа 110 20 үйлүүлдэг. Гэхдээ чанарын хувьд тийм байхгүй штэ. Тэр чи хөдөө сумаас ирж байгаа хүмүүс чинь бол бэлгийн замынхаа шинжилгээ болохоор 3 хоноод гардаг. Тэр нь болохоор хүмүүс бас унаандаа дайгдаад унаа явах гэж нэгэд хаяад явдаг. Ийм бас юутай бэрхшээлтэй талууд бол байдаг штэ. Мөн Хязгаар нутгийн төрх насны эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боловсрал доогуур машин техник хүрэлцээгүй байдлаас болоод малчтад хүрч үйлчлэхэд хүндрэл гардаг нь энэ салбарын тулгамдсан асуудал болдог. Гарan нэгэн онд шинээр баригдсан боловч одоо болт дуусаагүй төрх тасгын нэгдсэн эмгийнхаа нэг корпуст одоо нэг корпус байрлаж байгаа. Яг тулгамдж байгаа асуудал төрх барилгааны төрөнд дуусгаад амарч газартай болох юм бол бидний ачаалт ажлын түвшин бас өөрчлөгдөх байх гэж бодож байна. Манайх төвөөс алслагдсан хүн ам бол хацангүй бус аймагтаас их тийм л байгаа. Тэгээд яг төвдөө ирж эмчлүүлэх тийм бас хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлууд бол байж л байгаа. Францын төв эмнэлэгт их баригч эмч төрөлтийг удирдахаас гадна шаардлагатай мэс засал хийж эхо аппаратаар их ургийг хяндаг байна. Харин Монголд их баригч гэдгийг туслах хэлбэрээр ажилуулдаг. Өөрөөр хэлбэл 40 жил их барьсан эмч бие даан хүн төрүүлэх боломжгүй гэсэн үг юм а. Дэлхийн нийтэд олон улсад бол их баригч нар маань нэгдүгээрт бол бакалавр зэрэгтэй байдаг. Хоёрдугаарт нь бол хэвийн жирэмсэл төрөлтийн бүхий л үйл ажиллагааг бол бие даан үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрх нь бол олгогдсон байдгийг. Тийм учраас бид нар олон улсын түвшинд хүрэхүйц байдлаар их баригч нараа бэлтгэх чадварчуулах асуудал бидний өмнө тулгамдаад байгаа нэг асуудал болж байгаа. Тэгэхээр бид энэ асуудлыг шийдэхэд бол юу хийх ёстой вэ гэхээр зэрэг юуны өмнө бол бид нар сургалтын хөтөлбөрийг сайжруулах төгссөн их баригчдаа тасралтгүй сургалтаар хангах энэ асуудал нэгдүгээр асуудал болж ирж байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд жирэмсний үеийн цус багдалт хожим үеийн хордлого нь их эндэх үндсэн шалтгаан болдог. Хожим үеийн хордлого өгч байгаа шалтгаанд буруу хооллолт болон давсны хит хэрэглээ мөн жингийн илүүдэл нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн ээжүүдэд эрүүл зөв хооллох сургалт нөхөн үржихүйн боловсролыг олгох, хожим хордлоготой ээжүүдийн хяналтын хугацааг ойртуулах нь эрсдлийг бууруулдаг учраас зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж их баригчид үзэж байна. Ардчилсан намын хурал 2 өдөр үргэлжилж байна. Өнөөдөр намын гишүүд намынхаа дүрмд өөрчлөлт оруулах, намынхаа даргаыг хэрхэн сонгох зэрэг асуудлаар хаалттай хуралдсан ч нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадаагүй байна. Зарим гишүүд хуралдаа нэг төр завсарлаж хэдэн сарын дараа дахин хуралдуулах санал гаргасан тухай намын гишүүд ярьж байлаа. Өнгөрсөн сард Ардчилсан намын үндэсний зөвлөлд хороо хуралдаж намын дүрмд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Гэтэл өнөөдөр хурал дээр ажлын хэсгийн боловсруулсан санал дүгнэлт ярихдаггүй. Өөр хувилбар хилцүүлэхээр оруулж ирсэн намын олон гишүүдийн дургуутслыг хүргэж байна. Ардчилсан намын залуучдын төлөөлөл нээлттэй Ардчилсан нам шинжиллийн нэгдсэн хөдөлгөөний гишүүд үндэсний зөвлөлтөд хороог татан буулгаж дахин шинээр байгуулах ёстой гэж үзэж байгаа юм а. Ардчилсан намын ялагдал нийт ард түмэн. Манай Ардчилсан намын гишүүд эмгэгчдийн ялагдал биш юм а. Энэ бол манай намын дээр байгаа цөөн тооны удирдах албан тушаалтаа өндөр том албан тушаалтай хүмүүсийн алдаа байлаа. Улсын шийдвэр гаргаж ирсэн гүйцэтгэх зөвлөл үндэсний зөвлөлт хорооны нийт гишүүд өөрсдийн сайн дураараа огцорч байж жинхэнэ шинжилэл явагдана. Ер нь Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооноос дүрмийн ажлын хэсэг байгуулсан. Тэгээд энэ үндсэн дүрмийн шинжиллийн ажлын хэсэг бол 14 хоног хуралдаад
үндсэн дүрмийн шинжилэлд оруулах гол өөрчлөлтүүдэд томьёолоод орж ирсэн. Харамсалтай нь бол одоо энэ удаагийн хурал дээр орж ирж тарагдсан байгаа дүрмийн төсөлд бол тэр дүрмийн төсөл биш байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө ардчилсан намын шинжиллийн гол асуудал нь энэ дээрээ гацчихлаа. Юун дээр гацчих вэ гэхээр өнөөдөр эрх зүйн чадамжгүй байгаа үндэсний зөвлөлт хороо гүйцэтгэх зөвлөл өнөөдрийн ардчилсан намын шинжилгээ үйл явцыг гацаадаг ийм хэсэг нь болж хуурч байна. За намын их хурлаар өнөөдөр үндсэн дүрм журмын нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, намын гишүүдийн саналыг авч шинжилсэн дүрмээ батлахаар төлөвлөж байсан ч энэ хугацаанд амжихгүй байгааг хэлж байна. Үдээс өмнөх их хуралдаанаар намын гишүүд нэгдсэн саналд хүрч чадаагүй учраас цаг сунган хуралдахаар болоод байгааг зарим гишүүд хэлсэн юм а. Шинтгэлийн хөтөлбөр гэдэг зүйл яригдж байна. За өндөр нэмэгдээд намын дүрмийн үндсэн элементүүд яригдж байна. Ажлын хэсгээр орсон манай залуучуудын болон ахмадуудын, эмэгтэйчүүдийн мөн орон нутгаас ирүүлсэн саналуудыг тусгасан тэр төсөл маань нэлээд өөрчлөгдөж орж ирж харагдаж байна л да. Тэгээ одоо бол бид нар бүлэг бүлгээр энэ дээр хэлцээд явна. Орон нутаг ялангуяа хил орчмын хамтран ажиллагаа, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ талаар бол шийдвэр ерөөсөө их хурал дээр олигтой гарч ирэхгүй байлаа. Тийм учраас энэ зах хязгаараа бодсон ийм бодлого юм явуулах асуудал их чухал байна. Намын шинжилэл бэлэгдлийн зүйл байж болохгүй. Бид олуулаа сууж байгаад намын дотоод журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр намын ихэнх гишүүд санал нэгдэж байгаа ч дүрмээ хэрхэн өөрчлөх талаар санал нэгдэж чадахгүй байна. Бичил уурхайн хөгжил нь орон нутгийн иргэд амжиргаагаа залгуулахад чухал ач холбогдолтой. Гэхдээ 20 гаруй жилийн өмнөөс гарч ирсэн энэ салбар тодорхой ахиц давшил гарч байгаа боловч тэгш бус байдал нийгмийн ялгарлан гадуурхалд хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд байсаар байна гэж үздэг. Тиймээс бичил уурхайг албажуулах шаардлага тулгарч байгааг энэ сэдвээр өргөсөн чуулганд оролцогчид онцоллоо. Бичил уурхайчид зохион байгуулалтад орсноор орон нутгийн удирдлага болон уул уурхайн компаниуд бичил уурхайчдын хамтын ажиллагаа сайжирна. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч, ослын тоо буурна гэсэн олон давуу талтайг тэд нэрлэж байна. Энийг л ямар ч хэсэг ялжинд бас зохицуулах хэрэгтэй юм байна. За ер нь бол энэ бичил уурхайг албажуулах нь бичил уурхайчд бас өөрт бас хэрэгтэй. Аливаа эрсдлээс хамгаалагдана. За мөн эдрийн маань бас нийгмийн санхүү үйлчлэгээ энэ бүхэн маань бас ингээд журманд ороод явчих юм байна. За яг ерөнхийдөө бол 2010 онд батлагдсан бичил уурхайгаар арчилсан бодлуулах журам гэдэг байгаа. Гэтэл энэ журам маань бол яг өнөөдрийн энэ цаг үед бол бас 10 оноос хойш одоо бас ингээд 6 жилийн хугацаанд бичил уурхайч маань өөрсдөө бас нэлээд чадварчлаа. Болохоор өнөөдрийн энэ нөхцөл байдалд бол бас жоохон тийм тохиромжгүй болж ирж байна. За Монгол Улсын засгийн газар Швейцарын холбооны улсын засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран доктортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Харин 2015 онд эхэлсэн төслийн 4 дахь үе шат нь өмнө нь бий болгосон эрэг дүнг баттган бичил уурхайн талаарх мэдлэг дурчлагыг олон улсын түвшинд хуваалцсан түгээх олон улсын мэдлэгийн төв бий болгох зорилготой юм а. Ямар нэг хариуцлага хүлээхгүй бас урамшуулал идэлхгүй явах нь бичил уурхайчдыг нэр хүндгүй байлгаа зогсохгүй улс орны эдийн засагт ч өгөөжгүй байсан. Харин тогтвортой бичил уурхай төсөл хэрэгжиж эхлэнээс хойш Монгол банкны Эрдэнэсийн сан тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэн улмаар ашигт малтмал ашигласны төлбөрөөс хуримтлагдах орлогоч сайжирчээ. Түүнчлэн бичил уурхайчид албажснаар орон нутагт зөвхөн байгаль орчны нөхөн сэргээлт сайжрах төдийхнөр хязгаарлагдахгүй эдийн засгийн хувьд ч үр ашигтай байгааг орон нутгийнхан хэллээ. Тухайн хүн хөгжиж өөрөө хөдөлмөртэй ажилтай байснаар бол сум орнууд хөгжиж тодорхой хэмжээнд юм орно. За мөн одоо бас хамтарч бүлэг оршоо болж тийм ээ нөхөрлөл болж ингэж явах юм бол цаашдаа орон нутгийн төсөв хөрөнгөнд ч гэсэн тодорхой хэмжээнийхээ хувь нэмрийг оруулж ингэж явна гэж бодож байгаа. Яг тухайн орон нутгатаа юм уу улстай оруулж эдийн засгийн хувийн нэмрэх юм бол маш их байгаа. 1 сая гаруй швейцар франкийн өртгөөр хэрэгжиж байгаа тухайн төслийн үр шимийг бичил уурхай эрхэлж байгаа 60 гаруй мянган иргэд болон тэдний гэр бүлийнхэн хүртэх боломжтой болох юм. Чуулганд уул уурхай хүнд үйлдвэрийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, эрүүл мэндийн яамдаас гадна ашигт малтамлын газрын тосны газар, хүний эрхийн үндэсний комисс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэх мэт засгийн газрын агентлагууд орон нутгийн удирдлага бичил уурхайчдын төлөөлөл зэрэг 200 гаруй хүмүүс оролцлоо. Хүний эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг Amnesty International байгууллага Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явцад сүүлийн 2 жилийн туршид судалгаа хийсэн байна. Энэ судалгаагаар эрх баригчдын хэрэгжүүлсэн хот дахин төлөвлөлтийн бодлогын нөлөөгөөр мянган хүн орон байргүй болох эрсдэлтэй нөхцөл байдалд орсон гэсэн дүгнэлтийг тус байгууллагаас гаргасан байна. Манай хашаанд 14 хүн амьдардаг байсан.
Хэрвээ бид газраа чөлөөлвөл барилгын компаниас нэг өрөөтэй 2 байр өгнө гэсэн. Бид газраа чөлөөснөөс хойш манай хүү эхнэр 3 хүүхдийн хамтаар гэрээ бариад хаасайгүй л нүүц зуусан. Тэгэд Улаанбаатароос 10 км хол газар амьдарч байна. Манай хүүгийнд ямар нэгэн нөхөө олгор олгоогүй. Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэний хэлсэн энэ цөөн өгүүлбэрийг Amnesty International байгууллага гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар хийсэн судалгааны тайландаа хамгийн ихэнд онцолжээ. Тэдний үзэж байгаагаар яг ийм нөхцөл байдлаас болж мянган иргэн орон гэргүй болох эрсдэлтэй байна гэлээ. Хот дахин төлөвлөлтөөс болж хэн ч орон гэргүй болох ёсгүй. Барилгын компаниуд үйл ажиллагаа зогсоосноор Улаанбаатарын дахин төлөвлөлтөд өртсөн өрхүүд эрх баригчдын зүгээс үзүүлэх хамгаалтгүй гацаанд ороод байна. Монгол улсын эрх баригчид иргэдийн эрхийг ихэнд тавьж дахин төлөвлөлтөд хамрагдсан хүн бүрийг зөвлөлдөх үйл явцад оролцуулахыг баталгаажуулах ёстой. Засгийн газар дахин төлөвлөлтөд хамрагдсан хүн бүрт эрхийг нь таниулах үүрэгтэй. Улаанбаатар хотыг дахин төлөвлөх одоогийн төлөвлөгөө нийслэлийн 1.3 сая хүн амын ойролцоогоор 9% амьдардаг гэр хорооллын 24 байршилд хэрэгжиж байна. Энэ нь иргэдийг илүү сайн орон сууцаар хангах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгээр Улаанбаатар хотын олон иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Гэтэл бодит байдал дээр уламд ордуулах магадлал байгааг судлаачид онцолжээ. Хууль тогтоомжийн хүрээнд бол ерөнхийдөө одоо нэг хэсэг газар дахин төлөвлөлтөнд орлоо гэхэд иргэдийнх нь 80% зөвшөөрөөд одоо барилгын компанитай гэрээ байгуулчвал үлдсэн 20% нь яах ёстой бол зохицуулалт бол тодорхой бус байгаа. Гэх мэтлэн бол маш олон асуудал байгаа юм л да. Хот дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг албадан нүүлгэлтээ сэргийлэх үр дүнтэй хамгаалтыг бий болгож хэрэгжүүлсэнгүй. Эрх баригчид иргэдийн эрхийг хамгаалах үр дүнтэй тодорхой хамгаалтыг нэн даруй бий болгох шаардлагатай байна гэж Amnesty International олон улсын байгууллагын зүгээс дүгнэж байна. Манай улсын бизнесийн орчин сүүлийн 20 гаруй жил чөлөөт өрсөлдөөний зарчмаар хөгжиж байгаа. Гэхдээ үүн зохицуулт шаардлагатай зарим зүйл байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Зах зээлийн хамгаалалт гэж огт байдаггүй. Нэг төрлийн ашигтай бизнес эхлүүлэхэд хэд олон тоглогч тухайн зах зээлд өрсөлдөж, эрэлтээс давсан нийлүүлэлтийг хийдэг. Үүний улмаас бүгд борлуулалтгүй болж алдагдал хүлээдэг тухай олон жишээг энд дурдж болохоор байна. Барилгын салбарын хөгжил эзэдгэлсэн сүүлийн хэдэн жилд улсын хэмжээнд бетон зургийн 34 үйлдвэр байгуулагджээ. Гэтэл нийт эрэлтийг хангахад 4 үйлдвэрлэл хангалттай байсан байна. Үүний улмаас зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл гарч бүгд алдагдалд оржээ. Бетон зургийн үйлдвэр байгуулахад хамгийн багадаа 600 гаруй сая төгрөгийн зардал гардаг байна. Тэгэхээр 30 гаруй аж ахуйн нэгж нийтдээ 20 тэрбум төгрөгийн хөрөнгөө үр ашиггүй төсөлд оруулсан гэсэн үг. Энэ мэтээр нэг төрлийн бизнес ашигтай байвал бүгд хошуурч хөрөнгө оруулдаг. Эргээд тухайн салбартаа ашигтай ажиллаж байсан цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдэд татуу унгасан жишээ манай зах зээлд олон байна. Зохицуулт авахгүй учраас үнэ нэг нь үнэ одоо тогтонгууд нөгөөх нь арай жоохон худалдан авалт авах юм бол нөгөөдгөөсөө хямдруулах гээд ингэсээр гоод үнэ хямдруулаад ямар ч үнийн тогтвортой бодлого байхгүй болохоор эдийн засгийн байгуулсан үйлдвэр нь үр ашиггүй. Тэгээд үр ашиггүй болохоор буцаагаад зээлээ төлөх, ажлын байраа бий болгох, ажлын байраа нэмэгдүүлэхэд ямар ч саад дотор учраас энэ ингээд амжилтгүй болоод ингээд бизнесүүд дампуураад байгаа байхгүй. Америкийн нэгдсэн улсад бизнес эрхэлж татвар төлж байгаа хүн бүр зах зээлээ хамгаалуулах хэрэг хөдөлдөг байна. Жишээлбэл иргэн аж ахуйныг чинээр үйлчилгээний газар нээгээд хууль ёсоор татвараа төлснийхээ төлөө ойролцоох 2 км зайд ижил үйлчилгээний газар байгуулах зөвшөөрөл өгөхгүй байхыг засаг захиргааны анхан шатны нэгжээсээ шаардах хэрэгтэй. Ингэж төр зах зээлийг нь хамгаалж өгдөг байна. Гэтэл манай улсад яг ижил бараатай дэлгүүрүүд хаяад ирлэн хэд хэдээр ажиллаж байгаа дүр зураг хаач хэлбэг тохиолдно. Төрийн зохицуулалт нэг талаас чухалч бизнес эхлүүлэхээс өмнө тухайн хүн зах зээлийн судалгаагаа хийх нь хамгийн чухал юм а. Чин тэр салбарт хэдэн тоглогч нар байдгийг. Эндээс хэр зэрэг ашиг болдгийг. Энэ ашиг нь одоо чинь 100 тоглогчтойг яаж хуваагддгийг. Одоо би 101-т нь болж орчих шүү дээ. 101-т нь болсон тохиолдолд надад эндээс ашиг би 10 жилийн дараа яг ямар орлоготой байх вэ гэдэг мэдээлэл өгнөөс танхимудаас өгөх хэрэгтэй байдгийг. Гадны танхимчаас тэгж явдаг л. Чөлөөт зах зээл гэдэг туйлширч ямар ч зохицуулалтгүй өрсөлдөх нь ийм сөрөг үр дагавартай байдаг байна. Тиймээс бизнесийн зах зээлийг хамгаалсан оновчтой зохицуултыг тусгасан хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэйг бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлж байна. Их сургуульд танхимын сургалтаар олон цаг тасралтгүй хичээллэх нь тухайн суралцагчийн амжилт гарах боломжийг бууруулдаг тухай судлаачдын дүгнэлт гарсан байдаг. Тиймээс оюутнуудынхаа идэх оролцоог нэмэгдүүлэх, өөрийгөө нээн хөгжүүлэх боломжийг олгох чиглэлийн зорилтууд салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт тусгагдсан байна.
Боловсрол соёлын шинжлэх ухаан спортын яамнаас дээд боловсролын чанарын шинжилгээний бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын гол зорилго нь ихтэй сургуулийг төгсөн гарч байгаа оюутнуудын мэдлэг төлөвшил, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийг чиглэж байгаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байна. Хүний төлөвшүүлэх чиглэлийн ажлууд маань нэлээд их чухал байна. Өмнө одоо манай уламжлалт сургалт давамгаалсан системд тэр хүн мэдлэгийг голцоо болгодог байсан, түүнийг хэмжиж үнэлдэг байсан. Одоо бол тэр хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг одоо хувь хүн гэдэг хүний хөгжил гэдэг талаас нь нэлээд их хардаг болчихсон. Их сургууль гэдэг бол хүнд зөвхөн дээд боловсрол эзэмшүүлэхээс гадна нийгмийн суурь мэдлэг, соёл урлагийн боловсролыг эзэмшүүлдэг байх нь орчин үеийн дээд боловсролын байгууллагуудын чиг хандлага болоод байна. Манай улс ч мөн энэ чиглэлд хөгжих цаг нь болсныг оюутнууд хэлж байна. Нийгэмд гарахад ямарваа нэг авьяастай ч юм уу, ямарваа нэг спортын талын авьяастай тийм хүнийг ерөнхийдөө хөвчлэн авдаг болсон. Уйлбол одоохгүй. Тэгээд уйлболын спортоор илүү тэгээд Монголынхаа мундаг тамирчин шиг тэгээд дээшээ багийн спортоор хичээлсэн гэсэн зорилго. Одоо үндэснийхээ соёлыг л илүү мэднэ гэсэн. Одоо энэ язгуур урлагийг ингэж мэдснээр сурснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарим их сургуулиуд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцсон. Эсвэл сурлагаараа амжилт гаргасан оюутнуудаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог тогтолцоо байдаг. Энэ жишгийгч манай үндэсний их сургуулиуд нэвтрүүлж байна. Ингэснээр сургалтын чанар, өрсөлдөх чадвар дээшилдэг гэж үздэг юм байна. Амжилтанд хүрэх гэвэл маш зөөр өрсөлдөж байх хэрэгтэй юм байна. Сурлагаараа, судалгаагаараа, эрдэм шинжилгээгээрээ, урлагаараа, спортоор гих мэтлэн өрсөлдөөн хүнийг илүү их одоо амжилтанд хүрэх тэмүүллийг бий болгодог гэж манай эрдэмтэд судалж гаргасан байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар урлагийн их наадмыг, спортын их наадмыг, за эрдэм шинжилгээний хуралдаа маш их ач холбогдол өгж ингэ зохион байгуулдаг байгаа. Дэлхийд нэрээ дуусгасан урлаг спортын олон алдартнууд оюутны ширээнээс амжилтынхаа гарааг эхлүүлсэн түүх олон бий. Тиймээс залуучуудад авьяасаа нээж өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглахад нь дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэг дээр олон улсын их сургуулиуд санал нэгдэж энэ хандлага руу хөгжиж байна. Өнөөдөр эх орон дурын сүүл явдлын мэдээлэл сүргэлээ үргэлжлүүлэх хэлийн чандах мэдээллийг томч түвшин жаргал хүргэнэ. Дорших ачаах мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама ойролт орнууд дахь терроризмтэй хийж байгаа тэмцэл Америк нэгдсэн улсад аюул занал учруулахгүй хэмээн үзэж байгаагаа мэдгдсэн байна. Америк Оросын тал Сирийн асуудлаар дорвитой яриа хэлцээ хийж чадахгүй байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин сүүлийн 4 жилд анхных тооцогдох пуужингаас эсэргүүцсэн хамгаалах системээ пуужин харуулж туршсан байна. Үзэгчдээ орой минь төргий. За өнөөдөр Индонезийн хамгийн баруун нутагт орших Ачаах мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Байгалийн гамшигын уршгаар 50 хүн амьнасаа алдсан тухай албан ёсоор мэдээлж байгаа ч орон нутгийнхаа энэ тоо хэдийн 60 хүрээд байгаа хэмээн баталж байна. За Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо гамшигт өртөн амьнасаа алдсан хүмүүсийн ар гэрээхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. За мөн Индонезийн ерөнхийлөгч холбогдох бүх яамд агентлагуудын удирдлагад хандаж газар хөдлөлтийн уршгийг арилгахад шуурхай тусламж дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгосон байна. За тус улсын нийгмийн асуудал эрхэлсэн сайд Холиф Индар Параванса Индонезийн хойд нутагт ажлын ажиллал хийж байсныгаа цуцалж гамшигт өртсөн арлыг зорьсон байна. За тус яамныхан ачаагт хүмүүнлэгийн болоод эмнэлгийн тусламжийг хэдийн хүргэж эхэлсэн байна. Газар хөдлөлтөөс болж гэмтэж бэрцсэн хүний тоо 150 гаруйд хүрсний 26-гийнх нь биеийн байдал онц хүнд байгаа гэдэг мэдээлж байна. За гэхдээ Бидажжай дүүргийн эмнэлгүүд гэмтэж бэрцсэн хүмүүсээр дүүрчгээд байгаа учраас хурш дүүргүүд рүү хүргэж эхэлсэн тухай мэдээлэл байна. За олон хүн нурангад дарагдсан байх магадлалтай учраас цаашид гарц хохирол нэмэгдэж магадгүй гэж орон нутгийн эрх баригчид болгоомжилж байна. За газар хөдлөлтөөс болж олон сүм хийд нийт эзэмшлийн байгууламжууд орон сууцууд эвдэрч сүрсэн ч одоогоор тодорхой тоог нь харгах боломжгүй байгаа юм байна. За Индонез нь номхондлон галт цаграг гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас байнга тус улсад газар хөдлөлт болдог. За 2004 онд тус улсын Ачаах мужийн ойролцоо далайн гүнд газар хөдлөлтний улмаас цунами үүссний уршгаар тус бүс нутгийн 120 гаруй мянган иргэн амьнасаа алдаж сая гаруй хүн орон гэргүй болж байсан юм а. За энэ он гарснаас хойш тус улсын Суматра арал гэхэд хэд хэдэн удаа байгалийн ийм гамшигт үзэгдэл болсон байна.
За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама ойрхон орнод дахь терроризмтай хийж байгаа тэмцэл олон жилийн туршид үргэлжиж мэдэгч Америкийн нэгдсэн улсад аюул занал учруулахгүй юм үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр Тампа хотод цэргийн албан хаагчдтай уулзахдаа ийм хүн мэдэгдсэн юм. За энэ нь түүний Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүний хувьар хийж байгаа үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой сүүлчийн томоохон мэдэгдэл учир олон улсын хэвлэлүүд ач холбогдол өгч анхааралтай ажиглаж байсан юм а. За тиймдээ ерөнхийлөгч Барак Обама энэ мэдэгдэлтэй сүүлийн жилүүдэд Америкийн засгийн газрын Афганистан, Иракт хүрсэн амжилт ололтуудын талаар дурдж байсан юм. Үүний зэрэгцээ дэлхийн олон бүс нутагт тэр дундаа ойрхон орондод олон жилийн туршид босгосон эмх журам нуруу унсан бөгөөд удирдлаггүй хүчнүүдтэй хийх тэмцэл олон үеийн туршид үргэлжлэхийг онцлон хэлсэн байна. Тэрээр үүнд нөлөөсөн сөрөг хүчин зүйлсүүдийн дотор исламын шашны гуйлагч, хуурамчин номлогчд багтаж байгааг сануулсан юм а. Харин дотоодын аюул занал хийлийн тухай хөндөгтөө интернетээр дамжин хэд үзэлд автаж байгаа ганцаардмал чонгигддэг террористууд бий гэдгийг сануулж байлаа. За гэхдээ террористууд Америкийн нэгдсэн улс оршин тогтноход аюул занал хийлэл учруулахгүй хэмээн баттай итгэж байгаагаа тэрээр илэрхийлсэн юм. Өнөөгийн террористууд гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрч чадахч манай улсад бодит аюул занал хийлэл учруулахгүй. Өөрсөд чигээр нь тэдний хүч чадлыг илүү дүнэлж алдаа гаргаж огтхонч болохгүй. За мөн тэрээр улс орнуудын хоорондын дайн шигээр терроризмын эсрэг тэмцэлд ялалт байгуулахад амаргүй. Тиймээс Америкийн нэгдсэн улс үргэлжид сонор сэрэмжтэй болгоомжтой байх ёстойг анхааруулсан юм а. За мөн энэ үеэр терроризмын эсрэг хийж байгаа тэмцэлдээ с ิจ гтнүүдийг тамлан зовоох аргыг хизээш ашиглаж болохгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Бид уламжлал ёсыг хөндлөн дээдэлдэг, хуулиа үнэт зүйлсээ хамгаалдаг ард түмэн хэвээрээ байх ёстой. Бид тамлал, эрүүдийн шүүлтгийг хизээд хаанч хориглоно. Үүнд нууц албатын ажлын тактикч багтана. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч терроризмын с ิจ гтнүүдийг хордог Гуантанамо дахь цэргийн шоронг хаах шаардлагатай гэдэг байр сууриа энд дахин илэрхийлсэнийг хэвлэлүүд онцолж байна. За мөн энэ нь дан ганц түүний биш, Америкийн олон цэргийн эрхтний байр суурь гэдгийг тэрээр мэдгдсэн юм а. Түүнчлэн түүнийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд энэ шоронгийн хоригдлуудын тоо 242-оос 59 болтлоо буурсныг сануулсан юм. Энэ хооронд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп мөн террористуудын эсрэг тэмцэх бүх улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. За тэрээр Фейетвилл хотод болсон уулзсан дээр ийм хүн мэдэгджээ. Тодорхойлох юм бол юу ч мэдэхгүй байж, ямар ч шаардлагагүй байж бусад улс орнуудын дэглэмийг түлхэн унгах гэж оролдохгүй. Харин үүний оронд исламын улс бүлэглэлийг устгаж террористуудыг бут цохих нь бидний гол зорилго байх болно. Үүний тулд уламжлалт нөхөрсөг харилцаатай орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийн хамтаар шинээр бусад орнуудтай ийм харилцаа үүсгэх болно гэдгийг тэрээр онцлон мэдэгдсэн юм а. За Америк Оросын тал Сирийн асуудлаар дөрвтэй яриа хэлцээ хийж чадахгүй л байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн дарга Джон Керри 2-ны өдөр Сирийн Алеппо хотын зүүн хэсгээс зэвсэгт дайчдыг гаргах санал тавьж байсан. За гэвч энэ саналаа эргүүлэн татаж өнөөдөр товсон зөвлөлдөх уулзалтанд ч оролцож чадахгүйгаа илэрхийлсэнийг Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм. За мөн тэрээр Америкчуудтай Сирийн асуудлаар нухацтай яриа хэлцээ хийх боломжгүй байгааг онцлон анхааруулсан юм а. За харин үүнд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер тайлбар хийхдээ ийм уулзалт яриа хэлцээ үр дүнтэй болно гэж баттай хэлэх боломжгүй хэвээрээ байгааг сануулсан байна. За түншлэн үр дүнд хүрнэ гэсэн цагт л яриа хэлцээнд оролцоход бэлэн байгааг мэдэгдсэн юм. Тэрээр Сирийн хямралыг зохицуулах зөвшөөрлөлийг боловсруулж дуусч байгааг мөн мэдээлсэн. Гэхдээ тэрээр үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. За Орос улбаны улсын хувьд Америкийн нэгдсэн улстай шууд яриа хэлцээ хийж байж л Сирийн хямралыг зохицуулах гарц шийдэл үр дүнтэй болох боломжтой гэж үзэж байгаа. За энэ хооронд Оросын цэргийн зөвлөх хурандаа Руслан Галицкий Сирид амиа алдсан тухай мэдээлэл дөнгөж түрүүхэн ирлээ. За Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар тэрээр сөрөг хүчин гэгддэг дааждын их бооны сүмд өртөж хүн дээр шархацсан байсан юм байна. За НАТОгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайднаар умард Атлантын эвсэл болоод Европын холбооны батлан хамгаалах салбар дах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампын НАТОтой холбоотой байр суурь энэхүү умард Атлантын эвсэл Европын холбооны хамтын ажиллагааг идэвхжүүлээд байна хэмээн ажиглагчид тэмдэглэж байгаамаа. Брюссел хотноо НАТОгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайднаар эх оноос эхлэн 7 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон тухай мэдээлж байна.
За үүнд цэргийн хамтарсан сургалтууд хийх, аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд сургаж, харилцан солилцох, Тэнгисийн цэргийн хүчнийхний хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг багтаж байгаамаа. За өмнө Солонгосын зэвсэг төчийн сүүлийн 4 жилд анхныхад тооцогдох пуужингаас сэргүүцсэн хамгаалах системээс пуужин харваж туршсан байна. Өнөөдрийн энэ туршилтын талаар Тус улсын үндэсний батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн юм а. За энд дайсны агаарын цохилтыг няцаахад зэвсэг төчнийхэн бэлэн байгааг байлдааны агаар газар ангиллын пуужингийн тусламжтайгаар батллаа хэмээн тэмдэглэсэн байна. За өмнө Солонгосын Чунма нэртэй пуужингаас сэргүүцсэн хамгаалах систем нь 5-аас 20 км өндөрт нисэж байгаа агаарын байг илрүүлэн устгах чадaltaй. Өмнө Солонгосын зэвсэг төчин ийм төрлийн олон зуун системтэй. 1999 оноос хойш нийтдээ 28 удаад ийм туршилт хийж байсан гэж сүүлийн 4 жил тасалдаад байсан юм а. Энэ хооронд өмнө Солонгосын батлан хамгаалахын яамны кибер төв рүү умардынх гэж таамаглаж байгаа болохоор хакерууд халдсан хэрэг гарсан байна. За өмнө нь өмнө Солонгосын банкуд болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийн санд халдсан хэмээн Пиняныг нэг бус удаа буруутгаж байсан. За тэгвэл анх удаага цэргийнхэн умардын кибер халдлагын бай болоод байгаа нь энэ юм байна. За Украин улсад авилгын эсрэг шинтгэл хийсэн боловч Европ дахь хамгийн авилгагдсан орны нэг хэвээрээ байна хэмээн Европын аудиторуудын гишүүхт дүгнсэн байна. Европын албаны зүгээс Украинд үзүүлж байсан дэмжлэг хязгаарлагдмал нөлөө үзүүлсэн. Шинтгэл хийсэн ч үр дүн нь сул эмзэг хэвээрээ байна гэж аудитуудын тайлан дүгнэлтэнд тэмдэглэсэн байгааг хэвлэлүүд дамжуулж байна. За мөн төсвийн орлогын хэсэг сүүдрийн эдийн засгийн сөрөг нөлөөнд ихээхэн автсан байгааг ч тэмдэглэсэн байгаа юм байна. За Их Британий засгийн газар лейбористуудад буулт хийж Европын албаны игнэнээс гарах төлөвлөгөөг нийтэд танилцуулахар боллоо. Үүний хамтаар парламентод хандаж энэ үйл явцад саад учруулахгүй байхыг уриалсан байна. За ийм маягаар Их Британий ерөнхий сайд Тереза Мэй Европын албаны игнэнээс улс орноо гаргах төлөвлөгөөг аварч үлдлээ хэмээн ажиглагчид тодорхойлж байна. За өчигдрээр Их Британий засгийн газар лейборист намын санал бүхий нэмэлт өөрчлөлтийг парламентод өргөн барьсан байна. Сөрөг хүчний тус намынхан Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл заалт хэрэгжихээс өмнө Европын албаноос гарах засгийн газрын төлөвлөгөөг нийтэд дэлгэн танилцуулахыг шаардаж байсан юм а. За энэ шаардлагыг нь хүлээн авсан засгийн газар парламентод хандаж эх оны 3 дугаар сарын эцгэхэд Брексит үйл явцыг эхлүүлэхийг дэмжихийг уриалсан байна. За Их Британий засгийн газар энэхүү буулт хийхэд хүрсэн нь парламент дахь эрх баригч консерватив намын 40 гаруй гишүүн сөрөг хүчнийхэнтэй нэгдгээ илэрхийлсэнтэй холбоотой тодорхойлоо. Хэрв Тереза Мэйн засгийн газар буулт хийгээгүй бол эрх баригч намын дотоодод томоохон анд цав үүсч мэдхээр болоод байсан юм. За энэ хооронд Их Британий дээд шүүхтэр Европын албаны игнэнээс улс орноо гаргах үйл явцыг эхлүүлэхэд парламентын дэмжлэг шаардлагатай эсэх асуудлыг судалж нэгтэлж байгаа юм а. За бид та бүхэн өнөөдөр хүлээн авсан зарим мэдээллийг багцлан урагдлаа анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр та. Өөр төлбөр спортын мэдээгээр үргэлжилж байна. Орой минь үзэгчдээ Монголын мэдээ сувг лав гарагийн спортын мэдээ үзүүлж байна. Монголын хөл бөмбөгийн 2016 оны шилдэгүүдийг тодруулах алтан бөмбөг шагналын санал хураалт эхэлсэн байна. Мөн манай улсад зохион байгуулагддаг футзалын 2 томоохон тэмцээний нэг болох 2016 оны футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх шилдэг 2 баг тодорчээ. Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа эдгээр үйл ажиллагаа тэмцээн уралдааны мэдээллийг өнөөдрийн мэдээнийхэнд та бүхэнд хүргье. Алтан бөмбөг 2016 ёслол шилдэг эрэгтэй тоглогч, шилдэг эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүдийн багийн тасгалжуулагч, шилдэг эмэгтэйчүүдийн багийн тасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдлийн шгшөө багийн 11 тамирчныг байрлал тус бүр дээр тодруулна. За энэхүү үйл ажиллагааны гол шалгуур болох эрэгтэйчүүдийн шилдэгт нэр дэвссэн 23 тамирчныг Монголын хөл бөмбөгийн холбооны техник хилцээ мэргэжилтнүүд тухайн тоглогчийн улирлын турш талбайд гаргасан амжилт үзүүлсэн статистикийг дүгнэж нэр дэвшүүлсэн байна. Мөн улиралд хамгийн сайн тоглосон легионер хөл бөмбөгчид энэ жилийн алтан бөмбөгт нэр дэвшиж байгаагаараа онцлогтой. За алтан бөмбөг ёслолын үйл ажиллагаа бол Монголын хөл бөмбөгийн холбооны шилдгийн шилдэгүүдийг тодруулах хамгийн том наадам байгаа. За энэ бол Монголын хөл бөмбөгийн холбооны шинэ ерөнхийлөгч Ганбаатарын санаачлагаар 4 жилээс хэрэгжиж эхэлсэн. За тэгээд энэ жилдээ бол 2 дахь жилдээ бол алтан бөмбөг ёслолын үйл ажиллагаа бол амжилттай хэрэгжиж явахгүй чинь за бэлтгэл ажил бол одоогийн байдлаар бол 70% байна. Монголын хөл бөмбөгийн шилдэгүүдийг тодруулахад хүрхрээ дээдлийг, хүрхрээ үндэсний дээдлигийн тэмцээний нийт 20 багийн ахлагч, ахлах дасгалжуулагч нар болон 14 спортын сэтгүүлчээс бүрдсэн 54 хүн санал өгнө. Харин бэлгэдлийн шгшөөгийн 11 тамирчныг
Монголын хөл бөмбөгийн холбооны сайт дахь олон нийтийн санал болон санал өгөх хэрэгтэй хүмүүсийн саналын нийлбэрээр тодорхойлох юм байна. Ингэхдээ олон нийтийн саналыг нэг санал буюу 55 дахь саналаар тооцох юм а. За тэгээ хөл бөмбөгийн холбооны хувьд бол одоо саяхан бас яг Азийн одоо манай алтан бөмбөгтэй адилхан Азийн одоо AFC Annual Awards гэдэг одоо байд боллоо. За тэгээд манай ерөнхийлөгч Ганбаатар бол тун амжилттай оролцоод хүрэлцэн ирлээ. За тэгээд энэ дээр бол одоо Азийн хөл бөмбөгийн холбооны одоо ерөнхийлөгч Бахрейны одоо унтааж Шейх бин Салман бол одоо бас ямар ч сан ер нь бол Монголын хөл бөмбөгийн холбоо бол тун сайн ажиллаж байгаа гэсэн эрэг үнэлгээг бол мэдчилгээг явуулсан байсан. За тэгээд яг алтан бөмбөгийн өсөлт үйл ажиллагаанд бол одоо энэ мэдчилгээг бол одоо хүргэнэ. Одоогор бол бид бол одоо өвлийн улиралдаа шилжээд яг өвлийн тэмцээнүүдэд шилжчихсэн байна. За тэгээд футзалын улсын аврагчлуулах тэмцээн маань одоо хагас шигшээргөө орцсон. Өнгөрсөн 11-р сарын 26-нд өдрөглсөн футзалын 2016 оны улсын авраг шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг 27 багийн 300 орчим хөлбөмбөгчид өрсөлдсөн. Одоогор тэмцээний хасагдах шатанд шалгарсан шилдэг багууд хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх чухал тоглолтуудыг хийгээд байна. Клубүүдийн хувьд энэ тэмцээний эхний 4 байрт буюу хагас шигшээд шалгарсан тохиолдолд дээд лигийн тэмцээнд дэвшээ орох эрхийг олгох журамтай юм а. Одоо футзалын бол одоо дээд лиг гэж ярьж байгаа. Гадаад талбай хүрхрээ дээд лиг гэдэг бол одоо футзалын бол Pepsi дээд лиг гэж байгаа. За тэгээ Pepsi дээд лиг маань одоо тун удахгүй эхэлнэ. За тэгээ түрүү жилийн хувьд бол одоо 1 сар гаргаад эхэлчихсэн. Тэр нь бол одоо мэдээж футзалын Азийн аваргын урьдчилан шатны тоглолтууд одоо манад явагдаад тэгээд одоо хугацаа хойшлчихсан бол энэ жилээс бол одоо арай наашилж эхлэх гэж байна. Өнөөдөр тэмцээний хагас шигшээ тоглолтууд Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд болж аврагын төлөө өрсөлдөх эхний багаар Атлетик 220 клуб тодорсон. Тэд Бума Санаа багийг 7-1 харьцаатай үндсэн цагт хожиж аврагын төлөө өрсөлдөх хэрэгтэй болсон. Тэгвэл нөгөө талд хүрхрээ үндэсний дээд лигийн авраг эрчим клуб, хүрхрээ 1-р лигийн тэмцээний авраг Гоёо клубуд уулзраад ар өрсөлдсөн. Энэ тоглолт 3-3 харьцаатай үргэлжилж байхад Гоёо клубын мэрэгэн боч мөнхсүлд сүүлийн мөчөд хожлын голыг оруулснаар 4-3 харьцаатай очсон юм а. Ингэснээр Гоёо болон Атлетик 220 клубуд 2016 оны футзалын улсын авраг шалгаруулах тэмцээний аврагын төлөө өрсөлдөх боллоо. Харин Бума Санаа болон эрчим клубуд хүрэл медалийн төлөө нэг тоглолтыг хийнэ. Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд 12 дугаар сарын 9-нд буюу энэ баасан гарагт Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд болно. Монголын бүх ард түмний анх дугаар спартакиадын шатрын авраг, Монгол улсын авраг, шатрын спортын мастер өдгөө 90 настай Ахмад Тамирчин гончгийн Чилхаас өрнгийн нэрэмжит нээлттэй тэмцээн өнөөдөр Урамтай шатрын клубт эхэллээ. Энэ тэмцээн энэ 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийтдээ 6 өдрийн турш үргэлжилж аваргуудаа тодруулах юм байна. Монгол туурхтны шатрын холбоо Урамтай шатар клубээс шатрын спортын анхдагчдын нэг 90 настай буруу шатарчин Чилхаас өрнгийн нэрэмжит тэмцээнийг санаачилж эхлүүллээ. За энэхүү тэмцээн олон улсын болон дотоодын чансаа тооцох энэ оны сүүлийн тэмцээнүүдийн нэг учраас шатарчдад 2016 оны чансаагаа ахиулах боломжийг олгож байна. Тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин 2247 оноотой олон улсын шатрын холбооны дэд мастер Эрдэнэпрүвийн болдоо байгаа бол өсвөрийн залуу шатарчид энэ тэмцээнд амжилттай оролцсноор чансааны оноо авах боломжтой. Энэхүү тэмцээнд Педиа мастер Мөнгөцөл, Хөлзий Жаргал, Хамина, Оюнбаатар, Ану Учрал нарын тэргүүтэй 10 гаруй олон улсын цолтой шатарчид оюун ухаанаас сорж байна. Одоо бол бидний үеэс их өөр болжээ. Одоо шатрын ном хэвлэх гарах болсон байна. Олон улсын тэмцээнүүд их явагдах болсон байна. Ингээд дэлхийн нийтийн тоглолтыг шатраар ялангуяа залуучууд, хүүхдүүд их сайн тоглож байна. Залуучууд бага насны хүүхдүүд сайн тоглоно гэдэг чинь шатар хөгжиж байгаагийн шинэ жилдээ эднэрээс л одоо гарна шүү дээ сайн мас. Нэрэмжит тэмцээнэ зохион байгуулж байгаа Ахмад шатарчин Чилхаас өрөнд Монголын спорт сонирхогч маструудын холбооноос маструудын алдар одон хүртээлээ. Оюун ухааны спорт шатрын анхдагч буурлуудын нэг Хончгийн Чилхаас өрн 1927 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн 1940 онд 13 настайдаа улсын хэмжээний тэмцээн уралдаанд орж оюун ухааны их спорт шатрын гараагаа эхэлж байжээ. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэн өнөөдөр манай улс их оронд улсын спортын томоохон тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулно. Уулын спортын гавьяа тамирчин Гангаамаа дэлхийн 7 твийн ноён оргил хэмээн алдаршсан Туйлын Винсен Маси уулыг зөрөхөд хэдхэн хоног үлдээд байна. За өнөөдөр уулчин эмэгтэйг Монгол Улсын боловсролын их сургуулийн ректор профессор Мөнх Жаргал, Монгол Улсын боловсролын их сургуулийн урлаг биеийн тамирын сургуулийн захирал Инкма тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзсан аян замд нь амжилт хүссэн юм а. Үүсэл хөгжлийнхөө 65 жилийн түүхтэйгээр төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан түвгийн одоо хүртсэн Монгол Улсын боловсролын их сургууль энхүү төрийн хос одонд талбайгаа Винсен Масивын өргөлд нэмрүүлж өгнө хэмээн
Гавьяа Тамирчин Гангаамад гардуулж өгсөн юм а. Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газраас 2017, 2018, 2020 онуудад хүүхдийн спортын олон улсын 3 том тэмцээнийг зохио явуулахар төлөвлөжээ. Хамгийн ойрын тэмцээн буюу эх оны 7 дугаар сарын сүүлийн 7 хоног зохиогдохоор товн гарсан. Олон улсын хүүхдийн спортын их наадамд баг тамирчтай хэрхэн бэлтгэх чиглэлээр өнөөдөр биеийн тамир спортын газраас дотоодын спортын холбооттой уулзалт зохион байгууллаа. За спортын холбоотын төлөөлөл энэ үеэр тэмцээний жин нас төрөл ангиллалд оролцох тамирчдын тоо бусад санал хүсэлтээ илэрхийлж баталгаажуулсан байна. Олон улсын хүүхдийн спортын 7 дугаар наадам багийн болон ганцаарчилсан спортын 11 төрлөөр зохиогдох юм байна. Одоо үзэгч та бүхэн энэ өдрүүдэд дэлхийд дахинд болж байгаа спортын томоохон тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлд анхаарал хандуулно. Шавьт хоккей спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн үндэсний хоккейн лигийн түүхт 100 дахь өдөр эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр Хойд Америкийн мөсөн талбайд Алдарт Монреал Канаденс Сент Луис Блюстэй учраа таран тогсон бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын багууд хоорондоо учраа таран тогсон байна. Нью-Йорк хотын багуудын түүхэнд дэх хоорондын 287 дахь удаагийн тоглолт өнөөдөр болж 20,000 гаруй хоккей орхотнууд үзэж сонирхсан байна. Нью-Йорк хотын баг Islanders улирлыг тун тааруу амжилттай үргэлжлүүлж байсан ч энэ өдрийн тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж шилдэг тоглолтоо гаргасан. Тэднээс Scott Mayfield, Jason Chimera, Andrew Ladd, John Tavares нар тус бүр 1 гоолыг оруулж өрсөлдөгчөө үндсэн цагт 4-2 хацаад ойдсон байна. Багийн шилдэг тоглогч John Tavares энэ үлрэл эхлээд 25 тоглолтод оролцохдоо 20 оноо авдаг. Өөрөөр хэлбэл John Tavares-ийн хувьд 7 гол оруулж 13 оноотой дамжуултыг өгсөн юм. Тэгвэл Rangers-ээс Jimmy Vesey, Mark Stahl нар тус бүр 1 шабыг Islanders-ийн алганд оруулсан. Нью-Йорк Islanders улирлын эхний 25 тоглолтын дараах байдлаар 25 оноотой орон улсын сүүлийн байр төвчигдэж байна. Харин Нью-Йорк Rangers 27 тоглолтоос 17 хожиж 35 оноотой энэ бүсийн 3 дугаар байрт улирлыг үргэлжлүүлж байгаамаа. Энэ хоёр багийн хувьд 1972 оноос хойш Нью-Йорк хотын төлөө өрсөлдөж байгаа юм. Энэ өдрүүдэд мөн Америк үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тойргийн тоглолтууд тотхон сонирхолтойгоор үргэлжилж байна. Өнөөдөр лигийн 6 удаагийн аварга Алдарт Chicago Bulls Detroit Pistons-ийн талбайд зочиллоо. Өнөөдөр Детройтын залуус Auburn Hills-тэй тоглолтыг маш сайн эхлүүлж онооны тэргүүллийг авсан. Тэднээс Tobias Harris 22 он авс үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол Kentos Caldwell-Pope, Marcus Morris, Andre Drummond нар тус бүр 19 дэш оноог энэ тоглолтод авчээ. Мөн тэдний хувьд нэгэн сайн мэдээ байсан нь багийн шилдэг тоглогч Reggie Jackson эргэн талбайд гарсан юм. Харин Chicago Bulls-ийн хувьд 2-3 дугаар сайн тоглолтоо үзүүлж онооны зэрүүгээр төлсөн. Энэ өдөр Bulls-ийн Jimmy Butler 32 он авснаар 14 тоглолтоор алан 29 дэш оноо аваад байсан цувралаа үргэлжлүүлсэн юм. Chicago Bulls багийн түүхэнд хамгийн сүүлд Алдарт Michael Jordan 24 тоглолтоор алан 29 дэш оноо авсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн энэ өдөр Dwayne Wade, Rajon Rondo, Taj Gibson зэрэг гарааны тоглогчид нь сайн тоглолтоо үзүүлж байсан. Гэсэн ч багийн сэлгэнээс ердөө 4 тоглогч талбайд гарсан бөгөөд нийтдээ 11 оноо авчээ. Улмаар 4-р үед Bulls-ийн тоглолцоолорч 19 оноо авсан бол Detroit-ийн залуус 31 оноог энэ үед авснаар 102-91 харьцаатай хожлыг авсан юм а. Ингэснээр Детройт муу залуусын хувьд талбайдаа хийсэн тоглолтонд өрсөлдөгч багтаа 100-аас бага оноо алдсан гэсэн цувралаа үргэлжлүүлэхэр болж байна. Багууд одоогоор дорны төслийн 7-8 дугаар байрт дараалан бичигдэж байгаа юм а. Эрхэм үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувг өнөөдөр спортын ертөнцид болсон томоохон тэмцээн уралдаан үйл явдлаас бэлтгэсэн 5 гарагийн мэдээ сурвалжлага хүргэлээ. Та бүхэн орой амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Одоо өдрүүдийн цагаагаар мэдээг хүргэе. Бүлгээд шөнөдөө 12 өдөртөө 4 хэмхүүлтэн. Улаан гомд шөнөдөө 27 өдөртөө 17 хэмхүүлтэн. Ховдод шөнөдөө 14 өдөртөө 4 хэмхүүлтэн. Алтайд шөнөдөө 16 өдөртөө 3 хэмхүүлтэн. Улаастад шөнөдөө 23 өдөртөө 10 хэмхүүлтэн. Тосон цэнгэлд шөнөдөө 24 өдөртөө 14 хэмхүүлтэн. Баянгорт шөнөдөө 21 өдөртөө 8 хэмхүүлтэн. Мөрөнд шөнөдөө 23 өдөртөө 10 хэмхүүлтэн. Хатгалт шөнөдөө 23 өдөртөө 11 хэмхүүлтэн. Цэцэрлэгт шөнөдөө 18 өдөртөө 4 хэмхүүлтэн. Хар орнд шөнөдөө 17 өдөртөө 5 хэмхүүлтэн байна. Арвай хэрд шөнөдөө 16 өдөртөө 5 хэмхүүлтэн. Болгонд шөнөдөө 25 өдөртөө 10 хэмхүүлтэн. Дарханд шөнөдөө 23 өдөртөө 13 хэмхүүлтэн. Эрдэнэтэд шөнөдөө 19 өдөртөө 8 хэмхүүлтэн.
Чор төшөндөө 18, өдөртөө 8 их хүйтэн байна. Сүхбаатар төшөндөө 23, өдөртөө 14 их хүйтэн. Зүүн хараа төшөндөө 25, өдөртөө 13 их хүйтэн байна. Зүүн модод төшөндөө 21, өдөртөө 13 их хүйтэн. Багнуур төшөндөө 31, өдөртөө 15 их хүйтэн. Чингис төшөндөө 27, өдөртөө 14 их хүйтэн. Баруун уртуу төшөндөө 20, өдөртөө 12 их хүйтэн байна. Чосон төшөндөө 19, өдөртөө 12 их хүйтэн. Мандалгов төшөндөө 20, өдөртөө 7 их хүйтэн. Даланцадгад төшөндөө 16, өдөртөө 2 их хүйтэн. Хамбогдод төшөндөө 12, өдөртөө 3 их хүйтэн. Сайн шандад төшөндөө 15, өдөртөө 7 их хүйтэн. Замын өдөрт төшөндөө 15, өдөртөө 6 их хүйтэн. Харин Улаанбаатар хотноо шөнөдөө 22, өдөртөө 13 их хүйтэн байна. Бид та бүхэн цагаар хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа дуулуулаа авч үзсэн та бүхэнд баярлалаа. Маргааш ажилтнаа амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.